Jenny байна. Өнөөдөр би та бүхэнд Kendall Jenner шиг яг харуулна. Имчтэй би 7 оны өмнө бодож байсан. Kendall Jenner-ийг ингээ хараад хахад яг жирийн үед амар биенэгтэйхэн хувцас амар өмсөх туртай. Амар боломжтой хүн бүхний шүүгээд like байж авах хувцууд гэдэг юм билээ. Тэгээ яг хувцаараа биш Kendall Jenner accessory амар сайн accessories хийдэг болохоор ингээ хувцууд амар гоё харагддаг. Тэгээ бас яг мэдэл болохоор бас амар гоё харагддаг. Имчтэй би хувцсны төрөлд бол нэг их юм аваагүй. Авсан зүйл гэх юм бол би нэг эмэг авсан. Kendall дандаа тийм нарийнхан тийм шил амар зүдэг. Өчигдөр night market-аар яваад бараг 2 цаг явсан баха. Юусэн шилэн алдахгүй эсвэл амар сонирхолтой шил агаад сүлдө бороо стресстэй юм ирсэн. Тэгээ бас нэг амар сонь юм болж харсан. Жишээлбэл энэ хувцсны дэлгүүрийн mannequin Spider-Man-ийн хувцастайсан. Which was амар weird but also fun. It's great. Бас нэг амар сонь нэг нарийнхан дэлгүүр болсон. Like амар сонь юм болсон. It's been a day stressing out like crazy. Тэгэхээр хамгийн түрүүнд би нүрэ бодсон. Тэгээд хараад хахад Kendall Jenner ерөөсөө тийм нүрэ амар их боддгоо. Ихэнхдээ дандаа тийм natural байх юм билээ. And some pearls. Maybe we could go to the mall, get our nails done, get our hair done, we fly. Maybe we could holler at the boys, looking so good, just when they walk by. Cause we know what they want, but we just laugh. Yeah, we won't let them get away with that. We walk tall, our heads held high, cause we so motherfucking fly. Yeah, wings of gold, we touch the... Одоо миний найз Jasmine ирэх гэж байгаа. Тэгээд миний үсийг янзлана. Come in. Just say hi. Миний найз Jasmine, my friend Jasmine. Oh, you are recording? Oh, yeah. The whole time. Hi everyone. За би одоо найзаар үсийг янзлуулчаад тэгээд өнөөдөр 3 look бид нэр туршиж үзэн. Хоёр нь яг casual, нэг нь харин одоо илүү glam. Энэ 3 look-ийн хоёрт нь ус маань юм fun хэлбэртэй байх хэвээр. Тэгээ нэгэнд нь зүгээр үсээ зүгээр сагаад тавина гэсэн. Тэгээд хамгийн түрүүнд тэр хоёр fun look-ийг хийх болохоор миний girlfriend найз үсийг янзлж байна. Hi, bitches in the corner with wine, swearing cause we never get stuck in line. We can't help it, we just look so snap. We look so good. Yeah, with үсээ янзлахдаа энэ жилгэнчгүй үсүүдээ гээлтэй гэдэм үү hairspray ашиглая гэж бодсон. Тэгсэн чинь манай найз яг үснийхэн стилийг хэрэг цолих юм бол вазелин ашиглавал илүү амар гэд. Тийм болохоор өнөөдөр миний үсэнд гэл юм уу hairspray оронд вазелин ашиглана. Тэгээ вазелин ашиглахаар мэдээж амар тусгадаа жоохон заваартна. Үсэндээ гин вазелин ажиллах гэж байна. Тэгээ шүдний сацаар тэгээд үсэн. Oh my god, I'm excited. we look fine tonight. Looking fly tonight. We look fine tonight. За яг энэ үед амар баярлцсан байсан. Цаг шоконд ороо. Тэгээд яг Oreo-го оруулж болохгүй яд үл яг энэ үед Taylor Swift-ийн The Man-ыг сонсчихсан. Oreo-г нь оруулах юм бол шууд copy strike болохоор энд ингээд voice over хийж байна. Тэгээ би яг энэ хэсэг найзтай үнэхээр баярлалаа гэд хэлж байна. Үсэн амар гоёсэн. Зүгээр шууд Kendall Jenner-ийн мэдрэмжийг ол авсан. Oh my god, I'm actually like really excited to take photos now. Oh my god. За одоо би энэ дээр жоохон харт хийнээр яг энэ хэсгээ жоохон харлуулад байгаа заяа. I said this before, I don't fucking lack. Thinking this Lotto Max, bitch, you stupid as fuck, so you thinking that? Ho, go fill your cup, Alizé, got her wetter than a slug. Trying my jack, her face scrunch up, now she coughing up. Яг одоо тэгээд зураг авахлахтай ашиглах хувцууд аваад яг сургууль дээр явж байгаад яг гайгүй гэсэн газар явж зураг авлаа. Хамгийн эхний лук бол жоохон тийм glam. Тэгээ анзаархад Kendall дандаа тийм баруун палаж амир хүмүүстэй нэвтрүүлэг шоу дээр ажиллахад тийм баруун палаж амир хүмүүстэй юм билээ. Тэгээ жоохон төстэй палаж гэмэд энэ палаж болсон байгаа. Тэгээд энэ палажин дээрээ би галтай юм нэмээд тэгээд энэ хөгжүүд хослуулад тэгээ шилээ зүгээд яг Kendall Jenner шиг өндөр биш болохоор тийм nude айсны өнгөтэй хөтөлсөн байгаа. Өөрийгөө илүү урт харагдуулах зорилготой. That's миний хамгийн анхны лук байгаа. За хоёр дахь лук маань харин илүү casual лук
байгаа. Бас ингээ харахад Kendall Jenner дандаа тийм зүгээр л jeans өмсөө, цагаан пүүз өмсөө, том sweater дээр амар хүмсэх туртай юм байлаа. Тэгээд энэ том sweater-ыг өмсөө бас баахан зураг авахсан. Now you're left in the exhaust, but that's your own damn fault. Should've known you was fucking with a boss. Yeah, should've known you was fucking with a boss. Yeah. Should've known you was fucking with a fine ass chick, down a ride ass chick. Always on your side like that clip. За тэгээд хамгийн сүүлд нь бол манай 3 дахь лук нь бүр ингийн байгаа. I think зөв энэ хуцтайгаар энийг ба зөв хүмүүс болно. I think хүмүүхний баг шүүгэнд нь байгаа. Зүгээр л хар юм turtleneck тэгээд хар jeansтэй. Kendall Jenner нэг өөрт нэг юм бичлэг гэдэг юм а. Зүгээр ингээд талент ингээд өөрхөн гараа ингээд дээш болоод хажууд тийш болгосон. Англиар хэлбэл wingspan гэж байгаа. Тэр нь одоо яг алхвчны зайгаа ингээд харуулж байгаа тийм бичлэг. Та нар харах юм бол би Kendall Jenner шиг тийм угаасаа л адилхан биетэй биш. Гэтэ ингээд харах юм бол ингээд hourglass shape-тэй болоод байгаа байхгүй. Тэгээд тэгсэн мөртлөө ингээд бас thigh gap-тай ингээд гоёхон дунд ингээд тасвартай. Яг тэрийг дөр хантал бөхшөөс сайхан аргашаага онцолгоод тэгээд юм бичлэг авсан байгаа. Тэгвэл зүгээр ингээд зогсон гут ари өөр харагдаад байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор бол Kendall гэсэн өөрөө ээж аргашаага поослохтой ингээд бөхсөж аргашаага онцолгоод нэг юм бичлэг авсан байгаа гэдэг юм мэдсэн. Нөгөө модель болсон хойно камерад дээр яг яаж позлол илүү гоё харагдах вэ гэдэг нь мэдэж байгаа шүү дээ. Тэгээд юу нэг бичлэгийг авцсан. Тэгээд энэ бичлэгийг авсахан дараа зүгээр нөгөө шилмэл цүн хөнгөө зүгээр бахан селфи дэж өгсөн. Should've known you was fucking with a fine ass chick, down a ride ass chick. Always on your side like that clip on your hip. If you was blind, I would be your vision. Cause you found out the highway that I'm still the shit. Found out the highway. I guess you found out the highway. Yeah. За ингээд миний Kendall Jenner шиг яаж хуцлах вэ гэдэг 3 лук манд дуусж байгаа. Та нарт таалагдсан байх гэж бодож байна. Надад бол амар таалагдсан. Ялангуяа надаа өснийхэн стил болон юм accessories-ууд амар таалагдсан. Хүн бүхэн Kendall Jenner шиг харагдаж болох юм байна. Ягаад гэвэл хүн бүхний л хүмүүстэй хувцас. Тэгэл ер нь амар сайн accessories хийвэл ер нь хувцас илүү гоё амилж чадах юм байна гэдгийг илүү их мэдэрлээ. Надад энэ бичлэгийг хийхэд амар сонирхолтой фан байлаа. Тэгээд ирээдүйд үүнтэй адилхан бичлэг үзмээр аваа та нар comment section дээрээ share хийгээд like дараарай. Окей. Дэж миний YouTube утсан subscribe дараарай. За ингээд үзсэн баярлаа. Баяртай.